сайн байна уу? Хамтараад тавьчих. За. Баярлалаа. Болсноо. За баярлалаа. За Монгол Улсын ерөнхийлөгч Алтмаагийн баталгаас ярьслага авах гээд нэлээд удаа хүлээлээ. 2 цаг орчим хүлээлсэн. Би сая шалган нэвтрүүлэхээр орж ирсэн. Одоо өрөөндөө байгаа байх гэж бодож байна. Сүүлийн үед нэлээд ачаал ихтэй байх шиг байна. Ялангуяа шагнал маш их гардуулж байгаа. Тэгэл хүлээсээр байсан. За одоо ингэж өрөөл оноо. Сайн байна уу? Ерөнхийлөгчтэй ярьслага ихээр цаг тохирсон. Ерөнхийлөгчтэйгээр өрөөнд аваад хэлээ. За тий. За, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусж байна. Энэ хамгийн сүүлийн ярилцлага. Тэгээ би таны яагаад ярилцлага өгнө л доо. Тийм зүгээр ерөнхийлөгчийн хувьд хамгийн сүүлийн ярилцлага байх гэж бодож байна. Та ямар их шагнал гардуулва? Сүүлийн бараг 7 хоног. Яг хоо ийм учиртай. Яг тэгвэл цар дахал тэгээд олон нийтийн дэлхийд даяар түгшээсэн энэ халдвар төвчин гараад дүрм журам гарлаа. Журмаа барих ёстой. Та ялангуяа энэ хүмүүс одоо олон орон цуглууд энэний нэг нь энэ шагнал урамшуул юм байна. Ингээд үүнээс хойш энэ шагнал бараг 2 жил гарна. Жил 6 сар ингээд Хөл хорионд орсон. Хөл хорионд орсон. Одоо шагналчин жилдээ 5-6 удаа өгдөг чинь шинэ жилээр Мартын 8 эмэгтэйчүүдийн баяраар Цэргийн баяр 3 сарын 18, 6 сарын 1 Цагаан сар. Наадам, цагаан сар гэл ингээд тусгаар тогтнолын өдөр гэл ингээд энэ шагналууд чинь одоо жишээ нэг удаагийн шагналаар 30-аас 50 хүн гэдэг ч юм уу тийм үү. Та ялангуяа наадамар бол их өргөн байх. Цагаан сараар өргөн байх. Цагаан сар чинь бид нар орон даяар тэмдэглэдэг 21,330 сум гэл ингээд явдаг юм чинь хөл хориогоор зогссон байжгаад сая хөл хорио за сонгуультай холбоотой ч юм уу ингээд нэг одоо нөхцөл байдлаар яг миний нөгөө нэг энэ ажиллаа өгж байгаатай таарад хөл хорио тавигдсантай холбоотойгоор нөгөө одоо хүлээгдсэн байсан энэ шагналууд чинь ингээд араараас орчиж байгаа. Тэгэл одоо өвлжин өхөөсөн шагналуудыг одоо ингээд араараас нөгөөд байгаа юм. Өвөл намар 100 хавар гэл 4 үлрэл. Тэгэхгүй бол энэ шагнал чинь тодорхойлоод тодорхой хэмжээгээр 5 жил, 10 жил, 8 жил, 20 жил хүлээсэн хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Энэ тодорхойлтууд ингээд ирдсэн нөгөө хүмүүст хүлээлт үүссэн байсан юм ийг л одоо ингээд боломжоор л зүтгүүлж байгаа нь их шагнал шиг л харагдаад байгаа юм. Хоёрдугаарт ер нь бол бид нэр энэ эдийн засаг энэ их ядууралтай эдийн засгийн асуудлыг шийдэж чадаагүй тохиолдолд төрөөс тодорхой хэмжээгээр урамшуул өгдөг энэ бол энэ одо металл байх л ёстой юм байлаа да би бас анх ирээл энэ одо металлын учрыг олж гисэн гэж бодож байсан бодвол үе ерөнхийлөгч нар ч ингэж бодож исэн байх. Дайлангуй гавьяатуудыг бол заавал одоо ингэж ерөнхийлөгч өөрөө харж яаж тэр намтар янз бүрийн юм одоо мэдээж ганц нэг юм дундуур нь оролдож амьдрал юм чи тийм ээ. Танаас одоо шагнал гуйх бол зөндөө үз. Ер нь үе ерөнхийлөгч нарын ганц чаддаг юм шагнал. Тэгэл энэ шагналын асуудлыг танил нөхөдгөл энэ бол нууц хүсэлтэй мөнгөний сэдв гэсэн. Одоо сүүлийн өдрүүдэд бол одоо ээжүүдийн шагнал бол хөвөрч байна. Одоо 6 сарын 1 бостой холбогдуулаад та ер нь өдрийн хэдэн цагийг энэ шагнал зарцуулж10 байна? хоногийн ажил. Яг бол 6 сарын 1-нд эхчүүдийн баяр одоо хүүхдүүдийн баяр гэж зарлалт. Аа гэн 3 сарын 8-нд байдаг. 4 сарын 15-нд тухайн жилдээ одоо 4 хүүхэдтэй болсон эхчүүдийн зарлиг гардаг. Ингээд дараа жилийн 4 сарын 15 хүртэл энэ зарлиг хойшлоод одоо юу гэж хэлэх гээд энэ 21 оны 4 сарын 15 хүртэл 20 оны 4 сарын 15-наас 4 хүүхэд төрүүлж өссөн ээжүүдийн шагнал 6 сарын 1-ээс өгдөг юм уламжлалтай юм. Сая нэг хэсэг баахан генералуудад генерал цологлоо л дөө. За тэгээд төрийн эргэлт хийхэд бэлдээд байгаа юм уу? Яагаад энэ цэргийнхнийг шагнаад өгсөн? Тэр нөгөө л 3 сарын 18-наас хойш байгаа шагнал уу? Ер нь өнгөрсөн 3 жил гарангийн хугацаанд генерал цолонд нэлээд харан байсан. Тэгсэн. Тэгвэл одоо нөхцөл байдлаа харъя тийм ээ тайм байлдаан болж байгаа ш гэсэн. Өнөөдөр буюу одоо одоогоос 2 жилийн өмнө 18 оны эсвэл 19 оны ихэр нөгөө цэргийн бүтцийг өөрчлөөд инх цагт дэд бүтц буюу бүтээн байгуулалтанд оруулдаг болсон өөрөө өнөөдөр бүтээн байгуулалтанд оролцож байгаа. Нөгөө талдаа цар тахалт чинь онцгойгийнхан маш идэвхтэй ажилласан байна. За. Та бид хоёрын ярилцлага одоо яг Монгол Улсын ерөнхийлөгч 6 дахь ерөнхийлөгчийн сонгуулийн сурчлагын үеэр болж байна л да. За та 4-р сарын 16-ны өдөр үндсэн хуулийн цэцэн шийдвэрийн дагуу нэр дэвших эрхгүй болсон. Ер
нь бол нэр дэвших бол санаатай байсан биз дээ шийдвэр. Байсан. Ерөнхийдөө бол урд ерөнхийлөгч нарыг харж байхад 4 жил сонгогдоод дахиад 4 жил одоо нэр дэвшээд дараагийнхаа тайлангаа тавиад болж гэнэ гэд судалгааны дагуу өндөр үйл нэр дэвших магадaltaй байсан. Ер нь дэвшин гэсэн магадaltaй байсан. За зэсийн дүгнэлт гарсан дараа нь одоо ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд 7 минутанд нэмэлт өөрчлөлт хийлээ. Ингээд бүх чиглэлээр таныг нэр дэвшүүлэх эрхгүй болгосон. Энэ юуны тулд яах гэж юм шийдвэр гаргаж байгаа? Нөгөө л уул уурхаан баялаг тийм ээ. Нэг том газар нутагтай баян орон иргэдэн цөөхөн мөртлөө юм ядуу амьдарч байгаа хэдэн гэр бүлтэй тэмцэн тэмцлийн үр дүнд өнөөдөр манай үндсэн хуулийн зэс тэдний талд орсон. Шүүх тэдний талд орсон. Их хурл тэдний талд орсон. Ийм л одоо балансгүй шийдвэрүүд гэх юм уу. Энэ бол цагаан дээр хараар гарсан хизээ нэгэн цагт одоо дэлгэгдэж гарах болов уу гэж бодож байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч та өөрөө байсан шүү дээ. Хэдийгээр ардын нам олон хуйсан ч үндсэн хуулийн одоо нэмэлт өөрчлөлтөнд та гарын үсэг зураг бол тэр сойрхон батлаагүй бол тийм сойрхон батлаагүй бол хүчингүй бол байсан. Тэр үед та энэ сэмхийг хардггүй мó? Тэр сэмхий биш л дээ. Энэ бол тухайн үед тэр сэмхий байгаагүй. Тэр зүгээр ерөнхийдөө хэрэг бичлэгэнгүүд сэмхий гэдэг юм олоод хартсан тэрийг л яриад байсан болохоос ерөнхийдөө за энэ хүнийг дахиад сонгочих юм бол 6 жил болно. 6 жил бид нар харахгүй нэ. Нөгөө баялагаараа туйлдаг, сонгуулийг худалдаж авдаг. Одоо бүх юм мөнгөний эрх мэдэлтэй улс боллоо ш. Хуйлгүй болсон энэ эрх мэдэл зогсохно гэдэг л айдас хүчс дунд энэ шийдвэрүүд гаргаж байгаа юм. Та тэгээд их сонин ерөнхийлөгч байлаа гэж би одоо хэлэх гээд байна л да. Яг тэгэхээр та өөрөө ерөнхийлөгч үжиж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ерөнхийлөгчийн зарим ихээс татгалцсан шүү дээ. За яг ийм байгаа. Ерөнхийлөгч гэдэг бол одоо ингээд яг өөрөө сонгогдоод өөрөө энэ замыг туулаад эхлэхээр ерөнхийлөгч л ойлгодог юм байна. Өөрөө бол ойлгохгүй байна. Нэг тийм эрх мэдэл байхгүй. Ер нь бол одоо медаль гардуулна. Их хуралтай зөвсөлчж гадаад дотоод элчин сайдуудыг зарлах гэдэг бол заавал ерөнхий сайд гарын үсэг зурмж гэдэг юм. Эдгээр зүйл ийм нөхцөл байдал дээр ерөнхий сайдын эрх мэдлийг нэлээд болгоод засгийн газарт нь хүч тэнхээ өгөөд засгийн газар нь том төслүүдийг явуулаад хэрэгжүүлээд явдаг болох юм бол энэ Монгол улсын эдийн засаг доктортой байдалд нь хэрэгтэй юм болов гэсэн үндслээр энэ эрх мэдлүүдээс татгалцсан юм байна. Сони хүн өөрөө байгаа эрх мэдэл дээр аль болохоор тогтохыг аль болохоор нэмхийг л хүсдэг ш. Та гэтэл зарим ихе ерхий сайд руу шилжүүлээд өгсөн байх юм. Яг та манайх ч нэг ардчилсан засаглалтай парламентын засаглалтай улс байхгүй юу. Тийм учраас ерөнхий сайд нь хүчтэй байна гэдэг бол бас буруу ч юм биш л дээ. Яг бол эргээд харахад ерөнхий сайд ерөнхийлөгч хоёр үеийн үед хоорондоо одоо асуудал үүсгэж байна. Эрх мэдлийн зөрчилдөөн. Эннээс болж засаг огцрох тийм ээ улс орны хөгжил цаад дотор болох зүйлүүд зөндөө байсан чинь баг онд инквайр нэг нам мөн үү? Яаж одоо нөхцөл байдал өөрчлөгдлөө инквайр элбэгдэрч хоёрч гэдэг юм. Элбэгдэрч одоо хэн хоёрч алтан уяг хоёрч гэдэг юм. Иймэрхүү нөхцөл байдлыг л дүгнсэн л ухаантай юм л та. Тэгээд энэ чинь бас нэлээд ярьж нэрээ тийм байна, ийм байна гэдэг ингээд. Одоо та зарим эрх мэдлээ ингээд ерөнхий сайдаар шилжүүлж өгөөд эцэст нь өөрөө ингээд нэр дэвшигч ирэхгүй үлдэж байгаа да. Тэрэнд бол харамсаад байх юм байна. Яг асуулт. Энэ бол миний одоо асуудал биш энэ Монгол улс энэ их хурл нь өөрөө дөрвөн биелээ тийм ээ. Нөгөө олигархууд баялагын одоо хэдхэн цөөн эздэд л үйлчлэхэл ийм ажил болсон байхгүй. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл таныг 17 онд сонгогдож орж ирэхэд огт хурлаа хийхээ болцсон 3 тишээ хараа суудсан байсан гэдэг үнэн үү? Үнэн. Ерөнхийдөө бол аюулгүй зөвлөл хуралдаж чадахгүй байна гэдэг маань энэ улсад аюулгүй байдлаасаа тодорхой хэмжээний одоо нөхцөл байдлуудыг дүгнж чадахгүй болсон байна гэсэн. 92 оны үндсэн хуульд суулгахдаа манай энэ ахмадуудаа их тийм зөв бодолтойгоор оруулаад суулгацсан юм байна. Аюулгүй зөвлөл шийдвэр гаргахгүй зөвлөмж гаргана гэж. Хэн нэг нь энэ зөвлөмжийг татгалзуул тэр зөвлөмж хэрэгждэггүй. Тэгэхээр их хурлын дарга ерөнхий сайд ерөнхийлөгч 3 гэдэг маань 3 санал нэгтэй байж байгаа. Санал нэгтэй байж байгаа. Энэ хуралдахгүй байна гэдэг маань Монгол улс ямар нэгэн аюулгүй байдлын өмнө тулгархад шийдвэр гаргаж чаддаг. Жишээ нь газар хөдлөл яах, уул ус, гал усны аюул болвол яах.
Халдвар төвчин цар тахал гаруул яах юм. Яг уу тэрний дараа их хурлын дарга огцроод одоо хөрс хөрөнгийн сайд болоод нэг богинохон хугацаанд аюулгүй зөвлөл байн хуралдаа зөвлөмж гаргаад явхад бид энэ богинохон хугацаанд бас нэлээх ажлуудыг хамжуулсан байгаа байхгүй. Монгол улсын ерхий сайд дээр хөрөлс үг томилогдоод улсын хурлын дараагаар зандан шатрал тавилагдсан тийм үү? Үүнээс хойш та гурван хийсэн ажлууд бол дан бүтээн байгуулалтын чиглэлийн ажлууд байсан уу? Бүтээн байгуулалт нөгөө авилгалтай тэмцэх. Авилгал гэдэг нь ард хүнээр очихгүй шүү дээ. Нөгөө цагаан захтангууд өндөр ерөнхий сайд байсан хүмүүс тодорхой авилгалын нөхцөл байдлууд авилгалтай тэмцэх газар илрээд олон жил болцсон уужиг байсан юмнууд хөдөлгөөнд орж эхэлсэн байхгүй. Хөдөлгөөнд гэдэг маань авилгалтай тэмцэх газрынхан өтөвтэй ажиллаад прокурорын хяналтын дагуу шүүхтээр очиж бас ард иргэнтэйгээ хамт одоо шүүхийн танхим суудаг болсон нь бол бүтээн байгуулалтаасаа илүү шудраг ёсыг хүсэмжилсэн ард иргэдэд бол нэлээд таалагдсан бол цагаан захтнуудыг хэрэг шийдэгдсэн тийм үү? Уг нь та гурав үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн нэг саналтай, ив ийхтэй тэгээд энэ олигарх дэглэмийг сөрөн зогссон, энэний эсрэг тэмцлийг ихлүүлсэн гэж ард түмэн итгэжсэн байхгүй юу? Тэгээд одоо яатсан бэ? Талбай дээр чинь нэг 5 шудраг гишүүн гэж гараал тийм ээ. Гараал ингээл одоо шудраг осны төлөө гэлэнгүүд ард түмэн их тийм уухаалн дэмжсэн байхгүй. Тэгээд тэр ирч хүчээрээ нийлээ яваад ер нь баялагийг бол ард түмэнд өгөх ёстой байна. Нэг өмцөн хуулийнхаа заалтрууд орж иж тэгээд энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ тал дээр буюу маш олон аюулгүй байдалтай буюу одоо Монгол тулгарсан асуудлуудаар бид нар шийдвэр гаргаад ирсэн байхгүй. Шийдвэр гэхдээ тэр маань зөвлөмжл гарна шүү дээ. Зөвлөмж гарна. Энэ дотор л сая одоо зөвлөд явж байгаа юм. Газрын ховор элемент гэдэг бол Монгол улсад байдсан байна. Газрын ховор элементийг одоо 80-аад онд түүнээс хойш ингээд судалсан байна. Энэ замбраагүй байдлаас болоод бас хувийнхан авцсан байна. Жишээ нь аюулгүй зөвлөлөөр бид нар ийм зөвлөмж гаргасан байхгүй. Газрын ховор элемент төрд байх ёстой байна. Ингэж бид нар энэ газрын ховор дээр бас олон улсад үнэлэгдээд бас нэг тоглогч болж болох юм байна ч гэдэг юм уу тийм ээ. За ингээд эрэнгүүд оюу толгой дээр асуудлууд гараад ирсэн. Ер нь бол энэ оюу толгойтой холбоотой асуудал дээр бид нар гадны маш тийм том хуулийн зөвлөх авах ёстой байна. Гадны маш том хуулийн зөвлөх авч иж энэ айван хуугийн хуулийн зөвлөхтөө энэ тэнцүү өрсөлдөж зөв шийдвэр гаргах юм байна гэдгийг бас энэ аюулгүй зөвлөлөөр оруулсан байх жишээтэй тийм. Ийм төвшөнд ороод ирэхээр бид нар нөгөө биднийг одоо маллаад байна шүү дээ. За танах баялагтай байна. Би хөрөнгө оруулнаа. Манайхаас өөр танад хөрөнгө оруулах хүн байхгүй гэд тэгэж манад хөрөнгө оруулаач гэд 2009 онд шинжсэн газар шийдвэр гаргахад нөгөө хөрөнгө оруулалт гэдэг нь хөрөнгө оруулалт биш болчихж байгаа. Юу болчихж байгаа нөхөр мөнгө хүлчиж байгаа байхгүй. За би хөрөнгө оруулъя. За хөрөнгө оруулж. Хөрөнгө оруулж байгаа манай найз одоо гингэн өөрийнхөө хамаарал бүхий компаниар танах руу өнөөдөр жилийн 7-9% хүүтэй зээлээр хөрөнгө оруулах юм байна гэдэг нөгөө хөрөнгө оруулах гэж байгаа юм чи мөнгө хүлээд эхэлсэн. Хамаарал бүхий компаниар. Тэр нь чи хөрөнгө оруулалтын гэрээ биш болчихж байгаас. Хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн зөвлөх Монгол улсын засгийн газар хүлээгээд авахаар энэ асуудал нэлээд эрчимтэй яваад ирэнгүүт хин ямар одоо тэр чин зүгээр өж байгаа мөнгө эсгэлэн гэдэг гудамжинд явж байхад нь дансын шалахгүй ш товшоор. Тухайн үед манайх ч их зөөн байхгүй. 5-7 оюу толгой Эрдэнэт гэсэн юм 3 том уулуурхан компанитай. Эндээс л Монгол улсын эдийн засаг шууд хамааралтай. Энэ үед хин ерөнхий сайд ерөнхийлөгч байсан бэ гэсэн 3-4 хүний л одоо асуудлыг ингээл шалгачаар тэр гараад ирж байгаа байхгүй. Ингээд хамтарч ажилласан хөсөлж авсан компанида төлбөрийн төлсөн идэвхжээд явангууд 8 сард тодорхой нэр бүхий улс төрчдийн одоо битүүмжлэгдсэн буюу одоо нуугдсан данснууд гарч ирсэн. Ингээл ерөнхийдөө том тулаан эхэлцэлтэй. Ер нь 9 сард 20 оны 9 сараас уу? 2 сараас эхэлсэн. 20 оны 2 сараас уг нь бол үндэсний аюулгүй байдлын зөвлөмжтэй эхэлсэн юм байна шүү дээ. За тэгээд энэ дээр хамгийн их одоо тодорч гэрэлд орж одоо ангааруул гэрэлд орж ирсэн хүн бол Сүхбаатарын Бат бол. Улсын хурлын гишүүн. Улсын хурлын гишүүн ерөнхий сайд асан гэж. За тэгээд энэ нөхөр тусгай хяналтын дэд хороон дээр ерөнхий сайд асан Сүхбаатарын Батулд байдаг нь тэр дэд хороогоор бүх одоо
нууцлагдсан төсвүүд батлагддаг. Авилгалтай тэмцэх газар тагнуул тэнд байгаа гүйцэтгэх ажлын төсвийг хяндаг. Ийм нөхөр байгаа даа байхгүй юу. Тэгэхээр хэрвээ бид нар тэр одоо нэлээд том зиндатай хуулийн фирм хөлсөлж аваад офшорчдын одоо хөрөнгийг илрүүлэх ажиллагаа явуулахад нэлээд их хөлс шаардна да. Тэр хөлс тэр дэд хороогоор орж байгаа байхгүй юу. Тэнд шийддэг юм уу? Тийм. Нууцын маягтай. Тэр ерөнхий сайд Дасан Сүхбаатарын Батболд чинь өөрийгөө мөрдөх мөнгөийг тэнд шийдэх гэдэг байгаа байхгүй юу. Бүх юм л ярин үсттэй ороод. Тийш тэр чинь ийм зорилттой юм аа. Ийм зорилттой юм аа. Энэгээр бензиний мөнгөнтэй гадаад явах мөнгөнтэй энэ юм улсын хурлын гишүүн Ганбаатар энэ дэд хорон дээр байгаа Сүх Батболдыг огцруулахгүй бол энэ асуудал ингээ мухардалд орно гэж их хурл дөргөн барьсан замдаа шатар дөргөн барьсан тэгээд тагчиг байхгүй. Энэ хүн мөнгөнд баталж өгөөгүй юу? Өгөхгүй шүү дээ чинь өөрийг нь мөрдөж байгаа. Батулдгаа таныг шалгах гэсэн юм аа, таны офшорыг хөрөнгөийг олох гэсэн юм аа гэдэг. Хэдэн 100 байгуулсан мөнгө болтуулдаг, үндсэн хөрөнгө худалдаж авдаг энэ компани чинь хөрөнгийг бид нар мөшөхийн тулд та энэ мөнгийг шийдэж өгөөч гэдэг юмн дээр тэд дорон дээр очихоор тэр хүн хэзээ шийдэхгүй. Би өнөөдөр ягаад шүүхээр шийдээгүй мөртлөө шүүгээр шийдээгүй байхад хүний нэр устдаа яриад байна вэ гэвэл хөрөнгийг гадаад орчинд зарцаах гэдэг бол энэ маш нарийн үзүүлэлттэй байдгийн байна. Одоо юу гэдэг юм. За энэ хүнийг ийм гомдол гараад иржээ. За шалгалаа инглээд гэлээ. За ингэсэн байна. Ингэсний үндсэн дээр тухайн газарт нь тэр гомдлыг гаргаад за тэр хөрөнгийг зарцаадаг. Зарцаах гэдэг бол манайхаар шүүгэн шийдвэр юм байна. Тэгэхээр ийм нөхцөл байдал үүссэн, энийг илрүүлсэн. Бид нар энэ одоо өнгөрсөн хугацаанд бол би нэг 5 юм дээр боксолж ажилласан. За мэдээж гадаад харилцаа байх хэрэгтэй. За төмөр замын асуудал байх хэрэгтэй. 3 дугаарт тэтгэврийн зээл. 4 дугаарт энэ офшор шударгаас. Шударгаас офшор хоёр ч юм бол нүгдсэнд нэг сэдв юм байна. Тэгээд энэд явсан ерөнхийдөө Монгол улсын өнөөгийн хөгжихгүй байгаа шалтгаан 3 сая хүн яагаад 3-1 хүртэл ядуурд орсныг энэ нөхцөл байдал дээр би бол илрүүлсэн гэж боддог. Энэ за та сая 5 сая онцлоо. Энээс хамгийн хэцүү одоо ажил хийхэд саях. Одоо яагаад гэвэл энэ өнгөрсөн хугацаанд 20-с 10 жил богшсон буюу бүлэглэж энэ Монголын баялагийг иддэг толгойлогчтой 2 намд одоо гар хөлөө оруулсан, одоо 3 дахь нам руу оруулсан газрын баялагийг өөрийн мэтээр одоо зарцуулах эрхийг мэдээлэлд ойртойгоор авсан улсуудыг илрүүлсэн гэсэн үг. Та Монгол ялна гэдэг үрээтэй ерөнхийлөгч болсон. Одоо Монгол ялсан уу? Ялна. Та одоо хөрөлсөрийн засгийн газрыг огцороход яг энэ үгийг хэлсэн л дээ. Улсын хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын прокурор төрийн эргэлт хийлээ гэж. Ямар зоригтой хурц мэдэгдэл байсан бэ? Тэгж хийхээс өөр аргагүй л да. Ягаад гэвэл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж чад өнгөрсөн 30 жилд Монгол улсын засгийн газрын нас 1.6 сарын хугацаатай байна. Өгөн 4 жилээр ард түмэн сонгодог тийм ээ. Тэгээд ингээд дундажлахад 1.6 зарим нь 4 сар 6 сараар огцорж байна. Хэрвээ засгийн газар байнга ийм богино настай байгаад бол энэ улсын эдийн засаг болон хөгжлийн ирээдүйн бүх асуудал ингээд 0 хөдөлгөөнд орохгүй гэсэн үг. Тийм учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд засгийн газрыг урт удаан настай энэ хөгжлийн бодлоготой ихтгэл үнэмшилтэй ажилуулахын тулд гэдгээр одоо үндсэн 4 жилдээ яваад дараагийн засагтаа өгдөг бай гэдэг. Ерөнхий сайдын эрх мэдлийг засгийн газрын доктортой байх боломжийг нэмсэн. Мэдлийг засгийн газартай тэр байтугай их хурлаас одоо том толгойтой болгоод нэмсэн чинь нэмснийхаа дараа хэдхэн сарын дараа өөрөө огцорсон. Тэр чигээрээ кабинетээр огцорч байгаа байхгүй. Та тэр хөрөлсөхийг засгийн газар огцорно би одоо өөрийнхөө югаар огцож байгаа гэдэг мэдээллийг өмнө нь мэдсэн үү? Мэдээгүй юм чинь. Ядаж 1-2 хоногийн өмнө гэсэн ерөнхийлөгч мэддэг юм уу? Гинти явуулсан юм уу? Ийм үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулчаад байхад яагаад тийм шийдвэр гаргаваа гэхэд тэнд байгаа далд хүчил үйлчилж байгаа байхгүй. Тэр далд хүчин юу вэ? Мөнгө шүү дээ. Сая нөгөө офшорын эзэд эднэр чинь ингээл за ерөөсөө ингээд энэ нөхөр одоо юу гэдэг нь аюулгүйн зөвлөлийн 3 хоршоод яваад ах юм бол
бидний энэ бүлэглэлийг байхгүй болгох нэ гэдэг энэ нөхцөл байдал тэнд хүчтэй нөлөөлсөн байна гэдэг дүгнэлтийг л би өөрөө хийсэн. Яг тэгвэл би санаж байна л да бурхан халдуунд манай тамгын газрын дарга шижрээ ерөнхий сайд хөрс хоёр тахилганд очиж тахилга унш зарлиг уншсан. Тэр хооронд бүлэг дээр нь юу яригдсан бэ гэхээр нөгөө Сүбатуулдын офшор гараад ирсэн. Тэнд бүлэг дээр Сүбатуулд Монгол ардын намын бүх ерөнхий сайд хөрсөхөөс бусдан энэ 100 жилд шоронд орох юм байна л да гэсэн нэг тийм мэдэгдэл хийсэн юм уу юу гэсэн нэг ийм нэг бужигнаа болсон байгаа юм. Тэгэхээр тэр нөлөөлөл энэ 100 жилтэйгээ холбоол энэ эдгээр чинь их тийм намтай хайртай ус, эх орондоо хайртай биш, намтай хайртай ус. Тэгээд одоо засгийн газар бол 21 оны 1 сарын 21-ний өдөр огцорсон шүү дээ. Тэр болтол итгэл үнэмшил нэгтэй яг хажууд чинь явсан ерөнхий сайд гинт ингээд хуурахад танд ямар санагдсан? За надад ямар санагдах хамаагүй. Энд чинь ингээл нэг тийм Монгол улсынхаа хувьд бол бид ч бас 2200 жилийн өмнө түүхт одоо төрт улсыг байгуулж ирсэн улс гэдэг тийм ээ 800 жилийн өмнө одоо дэлхийг одоо эзэлж ирсэн гэдээ бодоход бол бидний энэ бол жижиг юм байгаа байхгүй байдаг л уналт байдаг л усал тэгэхээр энэ дээр байдаг л уруулт байдаг л уналт байдаг л уруулт байдаг л нөхцөл байдлууд байхгүй нэг ийм дүгнэлтийг экспертүүд ер нь мэргэжлийн хүмүүс бичээд яриад байгаа байхгүй юу. За Монгол улсын засгийн газрыг Rio Tinto буюу оюу толгой олон улсын арбитрийн шүүхэд өгцөө 2 удаа татварын акт тавиулсан. За ингэ байжсэн чинь Монгол улс арбитрийн шүүхэд хариу тайлбар гаргах ёстой болсон. Энийг Чимдийн Хүрлбаатар буюу Хөрвөсгийн засгийн газрын сангийн сайдаар ажиллаж исэн хүн удирдлагын ажлын хэсгийг ахалж ирнэ. Гацааж агаад одоо яг тэр засгийн газар огцордгийн урд өдөр 2021 оны 1 сарын 20-ны өдөр хариу тайлбарыг манай засгийн газар хөргүүлсэн юм байна л. Маргааш засгийн газар огцорсон гэж. Энэ одоо би Монголын төрийн хамгийн том их сурвалж Монгол улсын ерөнхийлөгчөөс энийг асуу. Энэ үнэн үү? Яг тийм явдал болсон. За яг ерөнхийдөө бол Rio Tinto буюу энэ үндэстэн дамнсан энэ том уул уурхайн компаниуд бол одоо төрөн докторгүй байдаг. Одоо юу гэж хэлэх гэдэг нь 30-аад жилийн одоо ажлын түүхтэй улс орн дээр бол тоглолтын болоход эдгээр бол зүгээр иймэрхүү байдлаар л тоглоо сурцсан. Тэгээ бүр тоглоо доромжлоод тэр төр барьж байгаа хүмүүсийн мөнгөөр сонгуулийн гаргаж ирээ. За чамайг гаргаж ирсэн шүү чи миний заавраар явна шүү гэдэг юм бол өнөөдөр хүртэл явцсан байхгүй. Одоо оюу толгой дээр хийгдсэн гэрээ 2009 он 2020 биш 2009 он 2010 11 он гэдэг ингээд гэрээнүүдийг харахад тэдэн онд Монгол улс тийм ногдлол шиг авнаа. Хэдэн онд Монгол улс тийм ашигтай байна гэд ингээд яриад цаасан дээрээ байгаад байдаг. Тэр цаасан дээр буусан гэрээг тэр оюу толгойн төвцөд байгаа жишээ Монгол улсын ерөнхийлөгчд 2 удаа сонгогдсон хүн хүртэл яагаад манай юмыг өгдөг юм бэ гэдэг дуурах хэрэг байхгүй. Дуурахгүй нэ гэдэг чинь тэр хүн мөнгөөр орсон байгаа юм. Захиалгаар орсон байгаа юм. Бид нар дураараа дургиж дунд чөмбөрөө наригж яхад дугаа байгаараа гэдэг л үүрэгтэйгээр орцсон байгаа даа. Засгийн газар огцороход та харамссан уу? Харамсалгүй байх юм чинь маш их юм төлөвлөгөө гаргацсан. За бид нар энэ цар тахалтай тулгарлаа, дэлхийд даяараа тулгарлаа тийм ээ. Энэ нөхцөл байдлаар бид хамид үлдэх, торж тогтгол асуудал яригдчихсэн байхгүй юу. Тэрний тулд яг хилээ хаацсан. Хилээ хаацсан. Бид нар чинь дотроо л бүжигнаад шүү дээ. Тэгээд энэ халдвар нь ороод ирсэн. Хүн хөхөд эхэлсэн байна. Одоо яг бидний энэ эмнэлгийн одоогийн байгаа энэ эмчнэрийн одоогийн байгаа байдал хүрхгүй юу гэдэг зөндөө асуудал байсан л да. Тэр тал дээр бол харамсалгүй яа. Засгийн газрын тэргүүн ерөөсөө огцорохтой тэгсэн шүү дээ. Таныг одоо ингээд төр эргүүлэх гэдэг цэрэг зэвсэг бэлдээд ер нь яаж магадгүй байсан учраас ерөнхий сайд би өөрөө огцорж байна гэсэн шүү дээ. Ерөнхий сайдад өгж байгаа тэр мэдээллийн бүтц чинь өөрөөсөө тойроод тэр бүтцийг бий болгоцсон байгаа байхгүй юу? Ерөнхий сайдаас шалтгааллахгүй. Ерөнхий сайд чинь одоо нөгөөдөө галзуухандаа ороод ингээл өдөр тутмынхаа юмд орж байгаа тэнд байгаа тэр тагнуул дээр байгаа бүтцүүд, цагдаа дээр байгаа бүтцүүд, тэрийг тойрсон тэр одоо мөнгөний бүтцүүд чинь энийг ерөнхийлөгч чагсаал хийгээд байна. Би тэгэхээр чинь аюулгүй зөвлөлийн 3 чинь их том бүтээн байгуулалтын төлөө энэ цар тахлыг энэ
эдийн засгийн хямралыг гарах, ядуурлаас гарах тухайга тэтгэврийн хөгжөлт маань өгөж болохгүй болцсон тэр тэтгэврийг одоо баялагаараа тэлэх тухай яриад тэглэх тухай ярьж байхад тэнд гудамжинд 1 2 3 хүн жагсаах энэ төр чим логкороо таарахгүй байхгүй. За тэр үед бид нар аюулгүй зөвлөлийн нарийн бичиг байсан тагнуулын дарга цагдаагийн дарга дуудаж уулзсан. Ямар жагсаал юу болсныг юу ярьж байгаа гэсэн байгаа байдлыг бид нар мэдээлсэн гэж. Тэгэхээр юу ч хэлэх гээд байна гэхээр тэр саяын яриад байгаа бүтц дотор чинь энэ баялагын мөнгө уу энэ хүмүүс чинь ингээд шигцэл байгаа байхгүй. Тэгвэл ерөнхий сайд үргэлгэнд орчиж. Орон л доо энэ чинь үргэлгэнд орохоос өөр аргагүй шин. Одоо ингэж бодож байна л да. Хөрөлсөх та хоёрыг одоо их л тангараг тасраад муудаад хоёр тишээ боллоо гэж бодож байна. Үнэхээр хүмүүс тэгж яриад байгаа юм. Энд 2% хүний асуудал ерөөс биш байхгүй. 2% хүнээр дамжаад Монгол төр ингээ хагарчсан байхгүй да. Тэгэхээр та хоёрт эргэж уулзах, эвлэх тэр орон зай үлдсэн үү? Үлдэхгүйгээр бүр ингээд үлдэн. Яг л би бол юу ажилласан бэ гэхээр хөрөлсөхөд нэг давуу тал байх шиг байна. Ямар нэгэн байдлаар за энэ давуу тал юм уу сул тал юм би мэдэхгүй. Ямар нэгэн байдлаар уул уурхаар ороогүй ч гэх юм уу тийм ээ. Уул уурхаан одоо энэ одоо саяын яриад байгаа энэ бүлэглэл рүү бол гард дүр чадаагүй юм шиг байгаа юм. Зүгээр бүлэглэлийн заавраар яваад ах магадaltaй байна. Заавраар явахдаа нөгөөдөл чинь 100 жилийн ярина, намын ярина. Чи бол манай өдөртөгч сүхчанжны хойд дүрч гэдэг юм нэг тийм юмар ингээд хөөрөгдөд яваад ах шиг байна. Тэр цагаас хойш ер нь уулзсан уу та? Уулздаг л. Та хөрөлсөхийг нэр төр гутаасан гэж шүүхэд өгсөн ш. Тэр асуудал бий болов уу? Нэр төр гутаасан биш л дээ, гүтгсэн гэж. Жагсаал цуглаан зохион байгуулсан улмаас Монгол улсын засгийн газар огцорлоо гэж одоо их хурл дээр мэдгдэл хийсэн байна. Тэр чинь орон даяар л харж байгаа ш. Тэгээд гадаадын элчингүүд харж байгаа. Гадаадын элчингүүдээрээ дамжуулаад бусад орон төр мэдээлэл очиж байгаа. Тэгэхээр тэр ерөнхийлөгчийн засгийн газараа огцруулдаг хүн юм байна гэдэг юм нийтэд цацж байгаа байхгүй. Энэ бол байж болохгүй алдаа. За 17 оны ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаад одоо санаж байгаа бол ажилласан намаас надад тэтгэврийн зээлийг асуудал дээр бол онцгой анхаараарай гэсэн би тэгэл болно гэж амласан. Надад бол санаанд бол байсан. За энэ юу гэж вэ? Голлох ашигт малтмалын томоохон ордуудын байршлын зураг гэж байгаа юм. За энэ ингээ манай өрөөнд байдгийн. Жишээ нь одоо бид нар Сингапурыг ярьж байна. Сингапурын газрын хэмжээ чи одоо яг энэ шүү дээ. Бөөр нүүрийн хэмжээтэй. Бөөр нүүрийн хэмжээтэй гоо Сингапур. Тэгэд өнөөдөр Азад дэлхийд санхүүгийн тоглогч болоод явж байна, тийм ээ. 2500 дахин баг газар нутагтай. Одоо чиний одоо очижсэн баг тийм ээ. Очижсэн. Бөөр нүүрийн газар нутагтай тэнцэх. Энд цэвэр ус байхгүй. Хурцчээ гэхээр нүүрс байхгүй. Гараам алт байхгүй газар шүү дээ. Тэгээ хөгжиж болж байна. Болж байна. Тэгэхэд өнөөдөр бид нар ийм баялагтай. За одоо сая тэр түрүү хэлээ 17 оны ерөнхийлөгчд нэр дэвшигтэй тэтгэврийн асуудлыг зохицуулж болно гэж амлаж ирсэн. Амлалтаараа амлалт биелүүлсэн. Салхиттай нэг ийм орд байгаамаа. Энэ дээр бол авилгалын шүлжээ нь Монголын шүүх прокурор дээр ингээд нөлөөлөд байгаа гэдэг тохиогоо өгөөд дараа нь шинэ жилээр тэглэлээ гэдэг нь дахиад аюулгүй зөвлөлөөр оруулаад энэ шийдвэрүүд гаргаж байгаа. Дундгов аймгийн нутагт байгаа 3 сайхан сумаас 15 км-ийн зайд байгаа салхитай орд гэдэг чинь энэ газрын зураг дээр тэмдэглэгддэггүй. Одоо энэ ашигт малтмалын газрын зураг дээр байхгүй гэж үү? Яг бол жижигхэн орд байхгүй. Энэ 3 сайхан сум байна. 3 сайхан сум байна. Энэ тэмдэглэгдээгүй байгааз. Тийм байна. 3 сайхан сумын дээр тэмдэглэгдээгүй задгаа мөнгөний орд шиг ордоор бид нар 450 мянган ахмадын маш хүндрэлтэй байсан асуудал. Тэтгэврийн зээлийг тэгэлсэн. Санаж байгаа бол 18 онд би 21 аймаг 9 дүүргээр иргэдтэй уулзч явж ирсэн тийм ээ. Тэнд нэн тэргуунд яригдсан юм бол тэтгэврийн хөгжтийн зээлийн асуудал гэсэн. Тэтгэврийн зээл гэдэг маань юу гэсэн хуулиар баталгаажсан зээл байхгүй. Одоо жишээ нь өөрөө банкны захирал байлаа гэд би тэтгэврийн зээл авахд хуульчлагдсан зээл. Шууд өгнө. Тэгтээ манай банкуд жоохон хүний сэтгэл гаргасан. Хуулиар тэтгэвэр хуульчлагдсан байхад өндөр хүүтэй хүлээд явж байгаа. Одоо юу гэдэг зээлийн баталгаа нь байхад бага хүүтэй зээл өгөх ёстой да. Энийг асуудал. Хоёрдугаарт нөгөө банкныхан маань дахиад хүүтэн сэтгэл гаргасан
тэтгэвэр авахч ахмад нас барахад тэр зээл хүүдэн шилждэг. Тэгээ нөгөө ахмад чинь зээлээ авчаад Сингапур нисэл тийм ээ шопинг хийгээл явахгүй ш. Нөгөө л им тариа, нөгөө л хөрөлцөхгүй байгаа ах уу, нөгөө л үр хүүхэд ач нарынхаа сургалтын төлбөртөл өгчт юм байна л да. Тэгээ би үхэж чадахгүй болчоод байна гэж ярих гайхаад байсан. Гэхдээ тэгээд ямар сони ингэсэн чинь шилжчихдэг. Бүр үлдсэн нөгөө хандин шилждэг. Бас тэгээд бид нэр өнөөдөр зориуд ярьж байгаа нь 5 онцлог зүйлийн нэг нь тэтгэврийн зээлээ. Энийг 450 мянган ахмад буюу 246 мянган ахмад нь 6 сая хүртэлх төгрөгийн зээл байхгүй юу? Энийг хийвэл сэтгэл байх юм бол зүгээр санаа айдыг нөгөө хоёртой би өгсөлтөө зүгээр хөрөлцөх нэг юм ярьж байсан. Энийг яриад ингээ шийдсэний дараа за нөгөө салхитын мөнгнөө ордоо гурвал ахмадуудынхаа өрийг тэгэлчихье гэсэн чинь гэснэ. Би наад ордоо чинь өөрөө авах гэж хэлсэн байх та гэж бодсон гэсэн. Тэгэж яг жинкнээс надаас нэг асуусан байх. тоглоогүй юу тэгэхээр? Тоглоогүй. Тэгэхээр хүн тэгжл боддөг юм байна. Тэгэхээр юу гэж байна гэхээр ийм ордууд түрүүн би газрын ховрыг ярьлаа шүү дээ. Газрын ховор төрд байх юм бол хөөрхөн менежменттэйгээ явах юм бол бас газрын ховор төр бид тоглогч байх боломж байгаа байхгүй. Шийдэл гэж бодох юм бол шийдэл байдаг. Шийдэл гэж бодох хэрэгтэй. Энэ байх хэрэгтэй, энэ байх хэрэгтэй. Тэгээд эн чинь тооны машин барьж байгаа ингээл нөгөө ахмадуудынхаа юу дээр л Монгол банктай уулзаад за танах бонд гаргачих л та. Харилцааны банкн дээр байгаа зээлүүдийг худалдаад авчих л та. Танаа бондыг хуулийн дагуу энэ мөнгө юугаар төлчихё. Ерөөсөө ингэ шийдчих. Энгийн математик арга дээр зүрх сэтгэл хоёр л орцсон юм байна. Саяхан нөгөө хоёр ерөнхий сайд ерөнхийлөгч байсан хүмүүс 100 жилээр бид нар энэ говьоо хөгжүүлж чадахгүй наа. Та нар хөгжүүлээд өгөөч гэж гадныханд өгөх гэжсэн асуудлыг одоо шийдцэл гэсэн үг байхгүй. Төмөр замаа дагаад тийш ажлын байр бий болж байгаа. Ажлын байр гэж хүмүүс яриад байгаа маа. Төмөр замыг дагаад говь эзэнтэй болж байгаа байхгүй. Говь өнөөдөр эзэнгүй болж байгаа. Сая би говь яваад ирлээ. Бүтэн өдөр нүүр нүдгүй шуурж байгаа. Тэнд мал малчин хоёр тогтхоор гал. Усгүй болсон. Дээр нь хараатангүй болж эхэлж байна. Хараатан чи юунд ч амьдрах хэвээр. Тэгэхээр энэ эзэнгүй болж байгаа говьд юу гэдэг вэ? Баялаг. Энэ говийн дор чинь нийл баялаг ба. Тэгэхээр эзэнгүй, малгүй, малчингүй, усгүй болгож яана гэдэг маань энийг бүтэхгүй. Энийг гадныхан төг. Гэсэн ийм бодлого дэс дараатай явцсан байна да гэдэг юмд бол би одоо бүр итгэл үнэмшилтэй болгож байна. Төмөр зам тавьснараа эзэнтэй болон сая бид нар жишээ нь 60 дуудаг гаргаж байгаа байхгүй. Бид нар гинэ одоо өөр орцсон явж нөгөө төмөр замын бүтц чинь сайнтай биш. Нөгөө төмөр зам тавьч ус хэрэгтэй гэдэг. Ингээд ирэнгүүт энэ худаг усыг чинь дагаад мал малчин хоёр сэргээд ирж байгаа. Та нар өөрөө ажилласан бол сая би говьд одоо тэмээ малж байгаа хоёр хүнд баатарцуулав тийм ээ. Нэг нь 800-аад тэмээтэй Баянгор аймгийн хөдөлмөрийн мод тэрсэн хүнд ус хөдөлмөрийн баатар. 1200 тэмээтэй Хамбогд сумын малчинд хөдөлмөрийн баатар өгч байгаа. Говьд мод тариад байгаа хүн одоо хөгшөнд хөдөлмөрийн баатар өгч. Юу гэж нэгээр 5-7 төмөр замыг бид нар гаднаас зээл авсангүй өөрсдийнхөө одоо нөөцийг хуримтлалыг ашиглаж 5-7 зүүн баянгийн 416 км, 5-7 гашуун сухатын 265 км буюу нийтдээ 800 км төмөр замыг өөрсдийн инженер, өөрсдийн ажиллах хүч, өөрсдийн зэвсэгт хүчнээр Монголын төмөр зам ирвэхээр хинээс ч хүүтэй зээл авахгүйгээр бодитоор одоо байгуулсан гэсэн. Энэ өөрөө хувьсгал. Яг бол хэн нэгэн зам барихад, хэн нэгэн гүүр барихад заавал нэг гадны хүн сууж идэг тийм ээ. Энэ дээр бол тийм харагдаагүй. Монгол инженерүүд 6 сурсан. Монгол инженерүүд, монголчууд барьсан. Геологийн инженер, гидрогеологийн замын инженер. Ингээд инженерүүдийн одоо бүхэл бүтэн баг босоод гараад ирсэн байхгүй. За энэ ингээд Монголын газрын зураг, энэ урд төрш байна, ингээд хой төрш байна. Энэ дээр бол энэ төмөр замын тэмдэглэлүүд байгаа. Энэ одоо энэ Доронтын чой болсон үртгэрийн цавын төмөр зам байгаа. Гэхдээ энэ одоо 37-оос 40 он хүртэлх технологиор явж байгаа гэсэн. Нэгэсэндээ үндсэндээ бол даацгүй гэсэн. За энийг үргэлжлүүлж бариад ингэх юм бол бид нар нэг транзит, одоогийн байгаа 2 транзит, энэ баруун аймагуудаар ингээ 3 транзит шивээ хөрөн арт сураар ороод ирэхэд Орос хэдд хоёрыг холбосон юм 3 транзиттэй болох юм.
За яагаад ингэж яана гэхээр 2010 он төмөр замын бодлого батлуулахад 6 сард 2010 оны 6 6 төмөр замын бодлого батлахад энэ хоёр хөршийн худалдааны эргэлт 2020 он гэхэд 200 тэрбум доллар төрөх нэ. 200 тэрбум долларыг бид нар 4000 орчим километрээр ингэж энэ хоёрыг холбож байгаа улсын хувьд зүгээр сууж болохгүй. Энэ транзит тээврээр алслагдсан аймагуудаа хөгжүүлээд авъя. Говьд байгаа энэ хөндлөн төмөр замаар говийн баялагуудаа логистикийн буюу өртгийг хямдраад нэмэн өртөг сайшинтад байгуулад далаа руу гарья. Зүүн Аз руу гарья. Одоо бол хятадууд үндсэндээ бомбттой хотууд руугаа хүнд үйлдвэрүүдэд нүүлгдсэн байхгүй юу? Хүнд үйлдвэр гэдэг нь юу гэхээр манайд байгаа энэ 5 толгой зис энэ алт. Одоо манайд байгаа түүхийдүүд бүгдээр энэ хүнд үйлдвэрийн түүхийдүүд нэ. Бичгтийн бомбыг нээхэд бол Монголын эдийн засаг бол 3-5 дахин тэлнэ гэсэн юм байна. Одоо зүүн Баянгаас 5 толгой хүртэл 416 км бол үндсэндээ доод үтс дэд үтс дуусчихж байгаа юм. Энэ бол одоо бараг 80% та гэсэн. 5 толгоос гашуун сугаад бол үндсэндээ бас 268 км. 267. Тийм. Ингээд нийлээд нэг өртөө зүрлгүүтээ нийлэхэд 800 км төмөр замыг маш богино хугацаанд Монгол инженерүүд, Монгол залуучууд, монголчууд өөрсдөө бариад дуусч яана гэдэг бол энэ бол нөгөө дид бүтцийн үед бид нар хувьсгал хийчих байгаа байхгүй. Танд ямар санагдаж одоо энэ олон жил нэрнийхээ өмнө овгшгэл явлаа шүү дээ. Гэхдээ одоо нөгөө нэг би бол жилийн дотор барьцнаа гэж 10 онд ярьжсэн хэрвээ цар тахал махал янз бүрийн тохиолдог бол жил гарны дотор бариад дуусчих. Яагаад гэвэл Наавшгаас Улаанбаатар хүртэл 410 хэдэн км жилийн дотор барьцсан байхгүй. Тэгсэн. Тэр жишгээр л ярьж тэр үеийн техник гэж юу юм тийм ээ? Тэр онтой харьц 45-47 оны яриад шүү. Одоо ч 21-р 100. Тэр бид нар жил гарны би бол төлөвлөгөөнийхөө дагуур хийцэн учраас нэг тийм одоо юу гэдэг нь гайхамшиг бүтээсэн байна гэж биш. Монголчууд түүхийг өөрсдөө бүтээлээ гэдэг юм байна. Дараагийн одоо таны дараа танаас тамх хүлээж авах ерөнхийлөгчд та одоо энэ төмөр зам энэ тээвэр логистикийн талаар юу захиж хэлэх вэ? Одоо энэ яриад байгаа зүйлүүд бол захиал одоо ботмот тэмдэглэл мэмдэглээд сайн ярьж өгөхгүй л бас хүн ойлгодог л дээ. Өнгөрсөн 4 жилийн таны гол алдааг бол би өөрийгөө сурталчлаагүй, өөрийнхөө хийсэн ажлыг олон түмэнд тайлагнаагүй гэж бодож байна. Нэгдүгээр, хоёрдугаар та хитрхийг итгэсэн нөгөө үндэсний аюулгүй байдлын зүйлийг 2 гишүүндээ. Энэ таны алдаа мөн үү? За сурталчилгааны тал дээр бол алдаа байсан байж магадгүй зүгээр яг би өөрөө одоо юу гэдэг зураач хүн мэрэгчлээ. Хоёрдугаар тамирчин байсан, гуравдугаар бизнесмен байсан. Энэ гурав чинь дандаа үр дүнгээр үнэлэгддэг юм байхгүй. Зураг дуусаагүй байж би тэгэх гэж байгаа дуусны дараа тэр зургийн тухай. Тамирчин хүн бол дуусаад үр дүнтэй медаль авсан бол давцан дээр гардаг. Тэрнээс өмнө би тэнд давцан дээр зогсно гэж ярьдаг. Бизнесмен бол ажиллаа хийгээд үр дүнтэй болсон нэг тим одоо юу гэдэг юм те. Үр дүн харж ажилласан ба. Үр дүн хар гэдэг юмны одоо дотоод натур нь тийм байсан болоо гэж. Яг хүмүүс миний урдлын ерөнхийлөгчтэй харьцуулагдаад байж магадгүй. Баян гадаад яваал бөөнөрөө яваал ингээл яваад байдаг. Тэр тал дээр бол би бол нэлээд татсан. Яагаад гэвэл одоо чинь дэлхийн гавтгай болсон, мэдээлэлтэй болсон. Монгол улсын ерөнхийлөгч юм уу, ерөнхий сайд гадаадад айлчлаа гэхэд тэр улсын эдийн засаг тэр хүн эмбэ гэдэг цаас танилцуулгаараа нөгөө улсын уулзах жаан дээр очдог. Ядуурлан тэд хавилгалд идэгдсэн ийм баян орон мөртлөө ийм ядуу гэдэг танилцуулга урд нь ирчихэд нэг тийм үнтэй зангаа зүүтсэн, үнэртээ бас үнэртүүлсэн нэг ийм ганхан хүн очиод ингээд яриад ахарч бас санаа зовдөг үстэй гэсэн бодол одоо миний уртлын ерөнхийлөгчүүд надад буудаг байсан. Тийм учраас гадаад харилцаан дээр бол би нэг тийм сурталчилгаа явагдаагүй ямар ч байсан 2 хөрш энэтхэг Америк, Европ гэсэн энэ тал дээр л бол айлчлаа бол зогссон, ярих юм ярьсан, хийгдэх юм хийсэн гэсэн ийм бодолтой байдгийг. За Монголын үеийн ерөнхий сайдууд, үеийн ерөнхийлөгч нарын нэг хүсэл бол одоо Орос, Хятад хоёрыг холбосон байгалийн хийн хоолойг монголоор дамжуулах байсан. Намайг дөнгөж сэтгүүлж болж байгаад багванд ерөнхийлөгч энэ асуудлыг Москвад ярьж ирсэн баг. Би хамт явж ирсэн. Гэтэл сая шийдэгдлээ. Сураг сонсвол таныг Путин дээр нэг газрын зураг авч ороод
шийдвэлцсэн гэж яриад байгаа. Тэр яг юу болсон? За Сила Сибирь нэг бол ерөнхийдөө ингээд энэ Манжуур орон руу Сибирээс орчиж байгаа юм. Нөгөө талдаа яг жоо Туркменистан, Узбекистан, Казахстанаар дамжаад энэ Шинжаан өвөр Үрүмчи рүү энэ Туркменистан ч ямар улс вэ тийм ээ. Тэгтэл 3-ын улс дамжиж орж ирж энэ газ зарж болоод байгаа байхгүй юу. Бид нар бол шууд ингээд татчих. Тэгээд энэ тооцоо судалгаа ингээд болцооч шийдэл намархан инхээр өгж яанагээр өөр Монгол Бээжингийн нийслэл оройн нь Оросын холбооны улсаас манайхаар дамжиж газар хангана гэсэн. Манай зорилго бол энэ бас энэ Сибирийн оройнд байгаа газын холоог хятад руу олох буюу төв Бээжин хөх хотыг олно. Түрүүний судалгаанууд бол дандаа энэ саяны нуруугаар яваад байсан. Энэ тэр уулархаг газраар алтай сайн. Энэ өөр айгүй хүнд нөхцөлтэй байхгүй юу? Яг бол энэ нөхцөл хүндрэх тусам нөгөө газын холооны ашиггүй байдал руу ордог юмыг ерөнхийдөө бол бид нар энэ нэгэнтийн хамтарсан компани байгаа юм чинь хамтарсан компани 1100 км энүүгээр ингээд дагуулад газын холоогоо татчихвал яасан юм бэ гэдэг санааг 19 оны 9 сард Оросын холбооны ерөнхийлөгч Монголд айлчлахад одоо газрын зурагтайгаа яг энэ зургийг барьж ороо ярьж ирсэн. Тэгэхэд гадаад хэргийн сайд Цогтбаатар байсан л да. Тэгэхэд бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч наад санаа гэж юусоо бодож байгаагүй юм байна шүү. Одоо их тийм харахад бол юу байна? Би очингуудаа энэ өдөрлгүүтэйгээ энэ саналаа хэлье гэсэн яг тэр дагуу явсан энэ талуу судалгаа хийгдсэн ерөнхийдөө бол техник эдийн засгийн үндэслэл гараад дууссан байгаа юм байна. Тэгэхээр газын хоолой бол Монголын төр засаг тогтвортой байх юм бол энэ хоёр хөшүүл холбоод явж байгаа. Байнга л уулзч ярьдаг сэдвэл дээ. Саяны нуруугаар тавихаа болоод төмөр замаа дагуулж тавьчихсан тийм. Тэгэхээр зөвшөөрч байгаа юм. Яг хөө тэгэхээр айгүй энгийн байхгүй. Төмөр замын тараас гэдэг чинь судлагдсан тараас. Хамгаалалт одоо аюулгүй байдал талаас нөгөө байд 50% компани юм чинь ингээл. Дорны эдийн засгийн чуулган дээр та халахгүй сумыг шинээр бариулах асуудлыг бол Оросын холбоот улсын ерөнхийлөгчөд тавиад бас шийдвэлсэн юмсан. Яг хөтөө нэг том юм хийчихээ 80 жил болж байна юбилей юм чинь халахгүй сумыг одоо шинжилж энд бол бага хэмжээний мөнгө орох юм агээд халахгүй сумын нөгөө тээзүү зургийг гаргаад өгсөн тэр газар дээр мөнгө шийдэгдэл барил дууссан л да. Гадаад бодлого дээр бол нэлээд юм ярьж болохоор байна л да. Гэхдээ яг хүн болгоны анхаарал татсан дээр бол хятадд айлчилсан айлчлал яг тэр цар дахал дөнгөж дэгдэж байгаа үед 30 мянган хон аваачиж өгсөн. За тэрний хариуд өнөөдөр бид нар хятадаас вакцин авч ин тийм үү? Биш л дээ тэгж бас ярьж болохгүй. Тэр их буруу яриа яригдаад яг л энэ ярианууд чинь цар дахал боллоо яа. Яг тэр үед 1 сарын 27 шиг санаж байна. Европоос ирж ирсэн. Солонгосоор дамжаад тэгээд Солонгост буунгуудаа Солонгост байгаа элчин сайдын ажилтнуудыг дуудаад за Солонгос яаж яана гэсэн. За ер нь нөхцөл байдал айгүй өндөрлөө гэсэн. Эренгүүтээ нөгөө хоёроо дуудаад аюулгүй зөвлөө хуралдуулсан. За хоёр асуудал байна. Нэгдүгээр хилээ хамаар. Гуравдугаар түнснийхээ хангамжийг маш яралтай гээд аюулгүй зөвлөөр орсон. Тэгэхээр тэргүй Португалтай учраас ингээд бид нар 4700 км хилээ хаах шийдвэр гаргасан. Энэ бол тухайн үед маш хурдан арга хэмжээ авсан шийдвэр байсан. Энэ дахиад аюулгүй зөвлөөр орж бас тэгээд ингээд нөхцөл байдал ингээд явангууд дараа нь 2 сар за тэгвэл хөрсдөгөө яаж харьцгаа. За дэлхийн 2 дугаар дайны үед бид нар зөвлөлт холоо тулстай ингэжсэн гэдэг юм яриад аюулгүй зөвлөлт дээр ярьж байгаа. За тэгвэл бид нар мөнгө өгөхөөр баг үнийн зүгээр халуун сэтгэлийн илчлээ халуун хөшөөтэй мал өгөө 30 мянган хон гэдэг дээр шийдвэр гаргаад одоо нэг бол цар дахал хөл хөрөө тавьсны дараа нийлүүлээгээд эргээд тэр мөнгө чинь дахиад 30 мянган хон малчтаасаа худалдаад авчиж байгаа. Энэ дараагийн алхмууд болсон болохоос биш ингэнгүүт вакцин өгсөн юм байна гэдэг биш байхгүй. Энд чинь нөгөө ярьж болохгүй бас гадаад харилцааны сайттайгаа юу ярьсан дараа нь юу ярьсан гэж зөндөл юм. За та ерөнхийлөгчөөр ажиллах энэ 4 жилийн хугацаанд 3 их анхаарал татсан урд өмнө ерөнхийлөгч нарыг хэлж байгаагүй мэдээлэл хийсэн. 2 удаа улсын хурлыг тарахыг уриалсан. Нэг удаа одоо эрх хөрөгч Монгол Ардын намыг татан буулгах гэсэн. Дээд шүүхэд захирамж өргүүлсэн. Тийм. Яагаад энэнийг хийх болсон юм? Тэгэхээр айгүй ингэ байхгүй юу? Одоо юу гэдэг 16 оны сонгуульд 65 суудл авсан одоо манай хамгийн урт настай нам
дараагийн сонгуульд орохдоо ч юм уу байгууллагатад их хурлаа 65 судалтай болчлаа шүү дээ. Би нэг үгэн дээр хэлжээс уулыг нурааж усыг эргүүлэх хүч чадалтай боллоо. Цөөнхгүй боллоо. Юугаа нөгөө мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлээч. Нөгөө 100 үйлдвэр чи хаа байна. Мөрийн хөтөлбөр гэдэг юм хэн ч уншаагүй. Намын дарган ч уншаагүй, гишүүд нь ч уншаагүй, манай сонгогчд ч уншдаг. Яг л мөнгө өгөө сонгуулаар. Тэгэхээр мөрийн сонгуульч нь өөрөө юм хуурамч болоод тохоор мөрийн хөтөлбөрийг шаарддаг юм байна л да. Тэгээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тал дээр хөдөлгөөн хийхгүй, алхамж хийхгүй нөгөө харьшир боловсруулах үйлдвэр аавна. Нөгөө дэд үтс төмөр зам хаавна тийм ээ. Ингээд яригдаад ирэнгүү тэрэн төдөлж байгаа байнгын ороо чалга яам дууч байхгүй болонгууд тарах тухай ярьсан л байхгүй. Яг бол хамлсан амлалтаа иргэдээ гэж жил болчлоо. За хоёрдугаар дээр Монгол Ардын намыг тарах захирамж гэдэг нь 90 оноос хойш 30 жилээ харахад тэгш бус буюу шудраг ус өрсөлдөөн байгаа даа байхгүй. Одоо Монгол Ардын намын байрыг харж байгаа. Одоо 30 жилийн түүхтэй арчилсан намын байрыг харж байгаа. Тэр төв шуудан. Нөгөө 30 хэдэн намынхаа байр нь гэж байна уу тийм ээ? Байхгүй шүү дээ. Ингээд ирэхээр нөгөө шудраг өрсөлдөөн байхгүй болж байгаа юм. Шудраг өрсөлдөөн байхгүй болохоор шудраг сонгуул байхгүй. Тэгэхээр яаж яана гэхээр ер нь намуудыг тараа. Намуудыг тарахдаа Монгол Ардын нам өөрөө жишгээ байгуулж байгаа. За 100 жил боллоо. Тараа. Тэгээд нэг гараанаас эхлэе. Гэсэн санаал юм л да. Яагаад гэвэл энэ нам өөрөө маш их алдаа хийлээ. Оюу толгой, таван толгой, Эрдэнэт гэсэн 3 том бизнесийг энэ нам барьлаа. Энтэй өрсөлдөх ямар ч өөр нам байхгүй. Энэ шудраг бус орлогоо. Эрдэнэтийн гэрээ тэр нөө Баяжмлын гэрээг хин хийж, Сүв Батуулд хийж, тийм ээ. Сүв Батуулд энүүгээрээ намаа санхүүжүүлж. Оюу толгой саяын тэр одоо юу гэдэг Монголд ашиггүй гэрээг хин хийсэн. Энэ намынхан хийлээ. Ийм нөхцөл байдлууд болон тэгээд тэр Монгол Ардын намын удирдах зөвлөл нь буюу хуучнаар улс төрийн товчоо Монгол улсын засгийн газар огцор гэдэг шийдвэр гаргахад Монгол улсын засгийн газар огцорж идэг. Яг бол Монгол улсын засгийн газрыг мөрөлдүүлдэг их хурлыг Монголын ард түмэн сонгосон биз дээ. Тэгэхээр яг л нам дээр нь гарч ирчээд тэр шийдвэрийг гаргаад ингээд тоглоод байд. Гисэн утгатаагаар гээд аюул олон алдаа хэлсэлтэй тэгээд дээд шүүгэл хөдлөхгүй байх зүгээр. Ямар нэгэн байдлаар ийм шудраг бус байхад бид нар шудраг сонгуул, шудраг ёсыг шаардах хэрэггүй гэсэн үүднээс танаа Монгол Ардын нам тараа гэсэн юм захирамж гэл. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бас энэ намуудын тухай ороогүй орсон байхгүй. Тэгш гараанаас эхлэе гэдэг. Тэрний одоо 2028 он гэж байна. 2028 оны 1 сарын 1-ээс гээд. Би 1 сарын 1 шиг санаж байна. Би бол 2028 оныг 2021 он болгочихъя гэд тэр 8-ын тоогд нэгээр солилцоол гэдэг санааг хэлсэн юм бас. Сая 4 жил ажиллахад ер нь Монголын төрч шудраг ёс гэж байна уу? Хуулийг баримталж байна уу? Ер нь байхгүй. Хууль дүрм хэнд үйлчлдэг байхаас ард иргэдэд их хатуу үйлчлээд байгаа. Яаж нэхэр одоо надад жишээ нэг 4,000 орчим юм өргөдөл одоо тэрний дотор уучлал муучлал ингээл уншихад тийм ээ нэг одоо юу гэдэг нэг хажууд айлынхаа зургтыг аваад гарцсан 2 жилийн ял авч явах жишээтэй. Нэг 80,000 төгрөгийн гар утас зайлсан хүн 1 жил авцсан байдаг ч юм уу. Нэгэд ард түмэн дээр үйлчлээд байгаа хатуу хууль яг энэ эрх мэдэлтэнгүүд үйлчлээд байгаа юу хоёр бол ийм өдөр шөнөсгөл байгаад байна гэдэг. Түрүү офшор ярьж байхад та 17 онд офшорт байгаа хөрөнгийг Монголд оруулж ирнэ гэж атоцтой гэрээ байгуулж амлалт өгсөн. Өнгөрсөн үйл та ковидын улмаас 20-нд байгаа ард түмэндээ сая төгрөг өгье гэдэг саналыг төвшүүлсэн. Тэрийг офшорт нуусан хөрөнгөнөөс оруулж ирнэ өгье гэдэг санал тавьсан шүү дээ. Та ер нь офшороос яг хэдэн төгрөг оруулж ирсэн? Тийм тэгэхээр ийм байгаа. Офшороос бие мөнгө оруулж ирдэг биш байхгүй юу? Тодорхой шийдлүүдийг гаргахад ерөнхийлөгчийн хувьд тодорхой одоо тэргүүлэх одоо үйл явдал одоо надад ямар эрх мэдэл байна тийм ээ тэр эрх мэдлийнхаа дагуу дөрөвний ярьдгаар үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яриад авилгалтай тэмцэх газрыг татан оруулаад прокурор нь хянаад шүүхтэрээ энэ ажиллагаа оруулна гэсэн ийм
процессууд байхгүй. Энэ чинь их олон хүний хөдөлмөр. Тэгэхээр манайхаас жишээ нь 3-аас одоо энэ өдөр болгоны экспортын мэдээ аюулгүй зөвлөлийн 3 дээр орж ирдэг. Тэгээд ингээд тооцоолоход 17 оноос 17, 18, 19 он буюу энэ 3 жилийн дотор 4 тэрбум долларын бүтээгдэхүүн борлогдсон байгаа байхгүй юу? Одоо манайхаас ороод ирэхдээ 4 тэрбум доллар орж ирнэ дээ. Тэгэхэд энэ орж ирж байгаа мөнгөний одоо юм гарч байгаа юм чинь мөнгө орж ирнэ шүү дээ. Урсгал дотроос 20-с 30% нь орж ирэхгүй байгаа байхгүй юу? Энэ. Тэгээд энэ тооцоолын үндслээр авилгалтай тэмцэх газар дээр энэ ажлуудыг яриад энэ дотор чинь тагнуул орж байгаа юм, цагтаа орж байгаа юм. Ингээд энэ бүтцүүд чинь ингээд орж ирэнгүүт энэ ажлын араар ингээд мөрдөхөд тодорхой хэмжээний буюу нэлээд их хэмжээ. Энэ чинь тэр яриад байгаа 4x80-ийн чинь би ингэж тооны машин дээр сууж гаргахгүй шүү. Нөгөө мэрэгжлийн саяын тэр бүтцүүд чинь гаргаж ирээд ийм их хэмжээний мөнгө болвол ерөнхийдөө офшорт байна. Оруулаад ирэхэд бид нарт оруулаад ирэх гэдэг дээр юу гэж нэхэрэ тусгай данс байх хэрэгтэй байхгүй. Тэр данс нь юу гэж Монгол банктай зөвшөлдсөх хэрэгтэй. Монгол банк шууд офшороос орж ирсэн илчлэгдсэн мөнгүүдийг энэ дансанд хураагаад энэ дансанд хураагдсныг засгийн газартайгаа нийлээд шийдвэр гаргасны дараагаар ийм юмд зориулнаа гэх. Сая тэр үр хүрийн сая дүрийг хэллээ шүү. Ийм байхгүй бол төсвийг хагаа яваад байдаг. Төсвийн цорог нөхөө яваад байдаг. Тэгээд энийг яаж яана гэхээр бид нар ерөөсөө энэ офшортой урд нь тэмцэж байгаагүй. Тэмцэх гэхээр арга замаа болдог. Одоо юу гэдэг чинь манайх бүтэхгүй юм билээ. Тэгээ нөгөө одоо арбитрийн шүүхтэр Монголоос очиж байгаа нэг компани захиалсан компани тийм ээ. Одоо бид хоёр маргалдлаа гэж бодоход би чамаас даваа хэрэгтэй бол би чамд өөрийнхөө өмгөөлөгч болоод өгч байгаа байхгүй. Чи нөгөө мөнгө байхгүй. Өмгөөлөгч төлөх мөнгө байхгүй юм чинь би өөрийнхөө чамайг өмгөөлж байгаа компанид өөрөө мөнгөөрөө төлчихөөр чинь тэр хүн надад л ажиллана гэсэн. Ерөөсөө ийм замаар ялагдсаар байгаад ирсэн юм сая бол өөрчлөгдсөн. Тэгэхээр бид нар шинэ нөхцөл байдал дасахын тулд хулгайлагдсан буюу Монголын баялаг гаданд нууцлагдаад офшор бүсдэж жагаад баригдаад ороод ирэхэд илчлэгдээд ороод ирэхэд тэр тусгай дансанд орж явах хэрэгтэй. Тэр дансыг нээж өгсөн үү? Та Монгол банкны дээр нээ гэсэн. Яагаад нээдгүй? Одоо эн чинь их хурлаар шийддэг. Яг л эдгээр чинь сонгуул нөгөө мөнгөний нөгөө л явж байгаа шүү. Эцдийнх нь мөнгийг хурааж авчрах данс нээж өгөхгүй шүү. Ямар ч сураггүй, хинч танихгүй хүн их хурлд гарч ирээд байна да. Юугаар гарч ирээд? Мөнгөөр л гарч ирж байгаа. Тэгээ тийм их хурлын гишүүд зөндөө байгаа. Их хурл дээр би жишээ нь эндэр дээрээс их хуралд байгаа гишүүдийн 50-аас илүү хувь нь гэмт хэрэгтэнгүүд байна гэхэд нэг ч гишүү надад гомдол ярихгүй л байна. Хэрвээ биш бол тэр чинь гомдсон шүү дээ. Та одоо намаа яагаад гэмт хэрэгтэн гэдэг юм ингээд. Гэдэг тэр чинь нөгөө нэг гэмт хэргийн улбаатай мөнгөөр сонгуульд орцсон байгаа байхгүй. Хамтрагч болчихсон. Таны ярианаас би сая офшор бүсэд нийтдээ одоогийн илрүүлснээр 4x80 төгрөг байгаа мó. Тий. Тэгээ тэрийг оруулаад ирэх данснаа байхгүй. Төсвийн цорхоо нөгөөд одоо энэ яаж яана гэхээр ингэдэг юм байна. Гадаадд мөнгө гадаад руу бүтээгдэхүүн гарлаа. Тодорхой гэрээний дагуу тохирсон мөнгө ороод ирлээ. Үлдэгдэл мөнгө ороод ирлээ. Одоо нөгөө нэг терроризм гэдэг мөнгө байршаад удахад аягүй хэцүү болсон байна. Ямар нэг бүтээгдэхүүн буюу үндсэн хөрөнгө болох ингээ хөдөлгөөнд ороод байдаг. Одоо санаж байгаа бол энэ богд уулыг тойрсон 16 аманд нийтдээ маш том хорооллууд баригдсан байж байгаа. Эзэнгүй хорооллууд ч байж байгаа. Барилгын материал орж ирээд царагдаад гараад байгаа байхгүй. Тэгээ энийг л нөгөө нэг мэрэгжлийн байгууллагууд нь бүгдээрээ л илрүүлсэн л дээ. Одоо жишээ нь Налаах руу яваад тэр Хонгорын замынхаа дээд талд нэг юм 108 хаус байгаа юм. 108 хаус баригдаад 10 жил болсон худалдагддаггүй. За. Нүхт рүү явдахдаа нэг юм том шот би нөгөө нэг хүмүүсийн анхааралд байдаг л дурдж байгаа шүү дээ. Нэг юм том шото байсан байдаг. Аль хэдийн мөнгө нь ороод угаагдаад гараа явцсан. Зайсангийн дээр мод руу тулгаад бүхэл бүтэн юм хауснууд баригдаад бараг дууссан эзэн байхгүй. Тэгээд мөнгө бариад байшин барьцсан гээд мөнгөө л аваад гарчиж байгаа байхгүй. Ийм нөхцөл байдалтай тэмцсэн юм аа. Тэгээд харамсалтай нь ийм нөхцөл байдал руу тэмцээд довтлоод ороод илчлэгдээд ирэнгүүт энэ нөхрийг дахиж сонгож болохгүй юм байна гэдэг юм дээд төвсөндөө шийдэгдээд би нэг Бямсурангой нэг сонио хэлсэн юм надад. За Хириотенточ
маш олон улсын засгийн газраар тоглосон юм да. Тэрлүүл явчлаа да гэдэг үг хэлжсэн. Би тэгээд хайрч үгүй байлгуудаа гэсэн яг л тэгдэг юм байна л да. За, Монголын төрийг ард түмэн удирдах, ард түмэн мэдэх ёстой. За, яг энэ үндсэн хуулийн зааснараа энэ хэрэгждэг үү? Энэ бол зүгээр цаасан дээр байдаг онол. Одоо хэрэгжээгүй. Яг тэгвэл энэ Рио Тинтогийн галзуурал тийм ээ, баялагын хараал гэж яригдаад байдаг. Энэ Сүү Бат бол тэргүүтээ Монголын төрийг толгойлж байгаа юм шиг ерөнхий сайд байсан хүмүүс эднэрийн нийлсэн энэ галзуурал солиорол өнөөдөр энэ тунхаглыг байхгүй болгосон. Сонгуулийг мөнгө болгох. Тэд Монголын төрийг удирдах байгаа юм. Тэд л Монголын төрийг удирдах. Жишээ болж шít ерөнхийлөгчд нэр дэвшгээ явж исэн үндсүүлийн цэц дээрээс болохгүй гэдээ гаргачлаа гэдэг чинь тэнд байгаа бидний дээдэлдэг хүмүүс хэний гарт орчих. Тэгэхээр өнгөрсөн одоо 18 оноос хойш 20 он 21 он хүртэлх энэ яригдаад ийсэн энэ тэмцлийг ил болгосон гэдэг дээр би бол өөрөө бахархаж байгаа. Энэ бол олон хүн хамтарч ажиллаж байгаа л да. А энэ бахархал цаашаа үргэлжлэх үгүй юу гэдгийг дараагийн ерөнхийлөгч дараагийн засгийн газар өөрсдөө шийдээд явна гэдгийг би одоо бол яг энэ монголчуудад хэлчмээр байгаа юм. Энэ баялагын буюу та нарын баялагыг хулгайлсан энэ галзуурал зэрлэг капитализмыг чинь өөгшүүлж байгаа. Та нар ажилгүй ядууралтай байгаа чинь эдгэртээ шууд хамааралтай шүү. Та нар төрөө сонгож чадхаа байсан. Та нар төрөө өдөртөө захирж чадхаа байсан гэдгийг хэлчмээр байгаа. Тэгэхээр одоо таны хэлсэн сая тэр манай Монголын баялагыг эзэмсэж байгаа тэр галзуурал солиорол тэр эзэд Монголын төрийг барьцаалсан юм уу? Монголын төрийг бүр ингэж эзэлсэн байна уу? Эзэлсэн, барьцаалсан одоо жишээ нь юу гэдэг? Чиний сонгуулийн мөнгө өгсөн чинь чи энэ конопыг дараа гэдэг л үйл ажиллагаа энэ их хурл дотор явагдсан байхгүй. Судалгааг харахаар та Монгол улсын хамгийн өндөр эдэмтэй улс төрч хэвээрээ байдаг. Гэтэл хэдхэн хоногийн дараа та дараагийн ерөнхийлөгчөд хамгаалж шилжүүлнэ. За ингээд таны улс төрийн карьер төгсөх юм уу? Дахиад цаашаа үргэлжлэх үү? Мэдэхгүй шүү дээ. Амьдрал баян. За баярлалаа. Ярилцлага өгсөнд ингээд Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд ярилцлага өгсөн сүүлийн ярилцлага баг. Танд амжилт хүсье. За баярлалаа. Гараа барьяач. Гар барихгүй шүү. Яадаг үлээ. За би хамтарч ажиллаж байсан ерөнхий сайд нартаа чилдэг их хурлын дарга нарт хэлжсэн. Ер нь бол Монгол улс хэд их улс төржөөд байна. Энэ улс төрждгүүнийг хэдэн сэдвтэй байх ёстой. Жишээ нь энэ газын хоолой гэдэг Монгол улсаар дамжин өнгөрж байгаа Оросын холбоо улсаас хятад руу нийлүүлж байгаа хийн хоолой. Энийг ямар ч үед улс төржүүлж болохгүй. Ямар ч үед хэн нэг нь энэ миний ажил гэж нааж болохгүй. Энэ бол олон хүний хөдөлмөрөд ирээдүг бас. Хоёрдугаарт энэ 6000 орчим километр төмөр зам улсын хурлаар баталсан төмөр замын бодлогыг улс төржүүлж болохгүй. Аль ч үеийн засгийн газар, аль ч үеийн ерөнхий сайд, ерөнхийлөгчөд дэмжиж ажиллаж явах ёстой. Гуравдугаарт энэ хаслагдсан сумуудын хөгжил. Энэ хаслагдсан сумд амьдарч байгаа иргэд малчд маань энэ улсыг эзэнтэй болгож байгаа. Энэ улсын хөгжлийг анхаарах, энэ улсын орлогыг одоо дээд зэргээр анхаарах. Үүнтэй холбоотойгоор малаас гаралтай түүхэн эдийн боловсруулах үйлдвэрийг бид нар бодлогоор байгуулж хурдан дуусгах ёстой. Мөн энэ говийн асуудал эзэнгүй болж байгаа газрын дор асрах баялагтай энэ говийг өнөөдөр бид нар эзэмшүүлэхийн тулд бүх одоо бодлогоо чиглэлээ улс төрч болохгүй сэдвүүдийн нэг нь гэж ингэж би бас ярьж хэлдэг юм аа.